Бицэцгээ нэгдүгээр хараалын хөвгт болохоор маш их дээрэмдүүлж ирсэн. Энэ бол миний анхны дээрэмдүүлэлт. За би нэгдүгээр хараалын хөвгт тэгээд махынхан чи амар байлаар чулуугаар байлдаг дандаа. Тэгэл 5 шаар нөгөө талах чихрийн наашна ингээл чулуугаа барайл гүгээд тэр махынхан чи амар дээрэмчээ. Тэгээ нэгдүгээр хараалч айгүй хатмаантай балиу суянга яасан гэл ингээл айгүй амар аахгүй юу. Тэгээд тэр үед манай нөө дандаа Герман руу машин оруулж ирдэг гэсэн. Тэгээд дандаа гоё ингээд хувцснууд өмсдөг. Тэгээд ингээд шинэ минь малгайтай цамц момц гэж дээр үед хүүхдүүд өмсдөг байхад л өмсдөг. Жордан гэж мэддэг байхад л өмсдөг гэсэн аахгүй юу. Тэгээд дандаа намайг дээрэмддэг. Манай сургуулийнхаа, манай одоо нэгдүгээр хараалынхаа. Тэгээд од болохын хүслэн гээд нөгөө нэг ийм рэп бүжиг болдог гэсэн шүү дээ дээр үед. Тэгээд од болохын хүслэнд орох гэж байгаа гэд манай байрны одоо би тэр охиныг бүр амар сайн таньдаг цаа би бүр одоо хэр над царай нүдэг. Тэгээд би ингээд 50 төгрөгөөр ингээд баахан юм маруулж авсан. Нөгөө цехнээс ингээд маруулж аваад 2 маруулж авсан. Нэгийг нийцсэн, нэгийг энэ дээр бас дугуйгаа онцсон. Би ч бас гайгүй ингээд дугуй муутай тийм цагаан өнгийн хөдий мөд тийм малгайтай цам зүмсдэг гангавтар охин байсан аахгүй тэр үедээ. Тэгээд 50-аа маруулж инглаг 70-аас дугуй онцсон 20 талаар ань урдурж ийсэн явжсэн чинь fuck гэж хатууд гараад ирдэг байхгүй юу. Тэгэл гэсэн чинь намайг шууд ми дуу гадаа нэг охиндоо өнгөтэй гуруулаа наваарцраа орж байгаа байхгүй амар. Тэгээ миний маруулж ингээ хайлаад уурсан. Тэгээд яах чаа гэсэн чинь одоо би бүжиглэн одоо л өсөлт огч ин на цамцаа тайл бүзэ тайл гэд нэг цамц хөөцөөрийг дээрэмдээд тэг бид буугаад дуугаал дээрэмдүүлмээр санагдаад байдаг шүү дээ. Ингээд өмсчөөд өгөн заяа бүжгийнхаа тэмцээнд өмсчөөд өгөн гэмхтэй миний цамцыг тайлуулаад тэгээд миний пүүзийг тайлуулаад тэгээд хөөрхөн амтан гараар нь дүүр ингээд 50-ын маруулж урссан заяа. Гэрлүүгөө ингээд уйлаад дугуй оноод явжсэн тийм төвхтэй. Тэгээ тэр хүүхдүүд хэзээч миний цамцыг өгөөгүй тийм байлаар хүүхдүүд байдаг байсан шүү. Амар байлаар дээрэмддэг ёо. Одоо болохоор дөрөв өрөөд амар гой цамц байсан шүү тэр. За тэгээд энэ бол миний анхны дээрэмдүүлэлт байлаа. Бицэцгээ. За би Маргалчангаа байна. Энэ миний анхны дээрэмдүүлэл. За би микрон суугаад хичээл рүүгээ явж агаад гар утсаа хулгаад алдчихсан. Тэгээ тухайн үед амар сериусны гүүгээд айгаад нөгөө аавч хэртэй хэлхээсээ айгаад тэгээ цагдаа дээр очисон чинь цагдаа надад угаасаа олдохгүй дээ гэхдээ миний дэ гомдолтой байл ядаж ахтай тэмдэглүүлчихтэй гэх. Тэгээ би амар айж агаад ээж дээр очисон чинь манай ээж надад загнаагүй. Тэгээд энэ баг зүгээр загнуулах нь амар чухал утас нь ерөөсөө сонирмшсэн юм шүү. Тэгэхээр энэ миний хамгийн анхны дээрэмдүүлэлт байсан. Мандуул байна. Энэ би мандуул байна. Анхны дээрэмдүүлсэн нэ ярих гэж байна. Анх би хизээ дээрэмдүүлсэн байна. За 2003 он яагаад би сайн санаж байна гэхээр би анх Хорвот дээр яг 16 жил айлын ганц явсныхаа дараагаар дүүтэй болов. Дүү төрлөө тэр чинь бас нэг ахлах ангид орцсон ээж аав бас наваг арай өөр хэмжээнд хүлээн зөвшөөрөөд ер нь миний хүү чинь одоо ингээд өсвөр насны хүү гэдэг яг шилжилтийн нас руугаа орсон үе гэж би одоо сайн биелдэг гэж бодоод байна. Тэгэд би тухай дээр нэг хүссэн пүүзээ ахуулахар болов гэр бүлийн хүрээндээ тохиролцоогоо хийгээд тэгээд тэр хүссэн пүүз маань одоогийн бидний хил заншснаар талж ордон. Нэгтлэн цагаан нөгөөтл нь цэнхэрнгөт тухай дээр тийм талж ордон. За тэгээд тэр нь бол яг зах зээл дээр гарсан мөчөөсөө нэг жоохон хэсэг хугацааны дараа гэх юм уу. Ер нь олдц тийм ховортой. Дээрээс нь тухай үедээ пүүзнийхаа зах зээл дээр жоохон өмдөд тооцогддог тийм пүүз. Тэгээд аав ээжээр яг надаа хүссэн болохоор авч өглөө. За би пүүзээ өмслөө. Дүүтэй боллоо. Тэгээд нэг өдөр дүүгээ салхилуулаад 65 дугаар цэцэрлэгийн арталт алхаж исэн чинь тухайн үе 15 дугаар сургуулийн сурагч. За хоч нь бол Тороос гэдэг нэртэй. Тэгээ бас л хүнд гаруудын нэг тухайн үе манай одоо тэр хорооллын Тороос ирснээр хутаг гаргаж ирэнгуутаа миний гуйн дээр ингээд тулгаж ирсэн. На пүүзээ өгөх. Тэгээ би дүүгээ тэрсэн байсан. Би пүүзээ өгөхгүй гэсэн. Тэгсэн чинь пүүзээ өг гэж штэ. Тут гэдэг ингээд тэг дээрлхүү чангаар дуурсан. Тэгээд тухай дүү маань уйлж эхэлсэн. Нэг гуйн дээр
тэгээ хутга тулгцсан, дүү ойлцсан. Надаас миний бүртээ барыг тухайд твэрсэн байгаа дүүгээс илүү нангинжсэн пүүзийг тайлаад өг гэсэн. Тэгээ тийм хэцүү ситуацид ингээ орсон байгаа хгүй би. Тэгсэн чинь яг хүн хутга ингээ хөлн дээр тулхлаар хамгийн түрүүнд бодогддог зүйл юу юм бэ? Би хутгалуучлаа гэхэд хизээ эргээд сакс тоглож болох бол гэж би бүр хамгийн түрүүнд тэгж бодсон. Тэр үед саксанд бүр аимшигтай дуралцсан байсан үе бүр супер дуралцсан. Тэгээд одоо нөгөө пүүз мүүз ерөөсө бодохгүй штэ. Эхлээд сакс оожсэн сүүлдээ нөгөө нэгсэн пүүз байсан. Тэгээд өгмөөргүй байдаг. Тэгээд яалч аагүй би тайлаад өгсөн. Тэгээд миний тэр хоёр пүүзийг аваад яваад би анх яг тэгж дээрэмдүүлсэн. Тэгээд тэр тороос сүулт нь ерөөсөө хотын хэмжээнд бас нэлээд ихсэг газар яваад хүүхдээс пүүз дээрэмдэлсэн. Дархан эрдэнтээр явж дээрэмдэлж жаад нэг өдөр баригдсан байдیں۔ Тэгээ баригдсан хаан үлдүүргийн цагдаа гэлцэлтэй баригдсан. Ирж юу яа мэдүүлэг өг гээд хохирогч ирж мэдүүлэг өг гээд тэгээ яг очсон ч нэг хүү баригдсан. Тэгээд мөнгө төгрөг эргүүлж аавна гэх баахан юм болж тэгээд олдсон болоогүй. Тороос одоо хаана юу гэж үгүй. Чи миний хэрэг үзэж байгаа бол миний тэр хайртай пүүзийг булааж аваад би тухайн үед тэр хайртай пүүзээ удаан өмсч чадахгүй чамаас шүү. Зоригт байна. Миний анхны дээрэмдүүлэлт. Би яг нь ер нь бол хүний дээрэмддэггүй, хүнд дээрэмдүүлдэггүй тийм түүхтэйсэн л та. Гэхдээ сүүлд болохоор би манай нэг ах тэгжсэн байхгүй. Ер нь бол хүнд дээрлэхүүлж болохгүй, хүнийг дээрлэхж болохгүй. Тэгэл ерөнхийдөө ир хүн бол энэ голоор нь явах хэрэгтэй гэх. Энэ бол аюу зөв үгсэн жийсэн. Тэг хүүхд тахтлаа дээрэмдүүлсэн баг. Нэг найзтайгаа явсан чинь дарахын ч дээ. Яс манай найз юу руугаа явцсан. Ер нь дархан чинь бас чанга штэ. Дарханд ер нь бол инээл дээр мээр миний тэрэ ер нь байхгүй юм байхгүй л байдаг газар байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр одоо сүүл рүү энэ аймс руу мөнгө төгрөгөө хийх чинь бол бүр юу штэ. Тэр бол бүр ийм easy бүр одоо тэнд л байгаа. Сүүл рүүгээ ийм тэр үед чинь хүмүүс ийм тэлээ ийм нэг ийм бөөрнкид ийм дотор ийм хөндийдүүд хэлээд биш тэр тэлээ рүүгээ мөнгө зөнгөө идэг. Тэгэл тэгсэн чинь хуучин дархан дээрс чинь бас нэг тэр одоо юу ямар ч байсан юм да нэг тэгэл жоох хүүхд дээрэмдчихлээ тийм арчаагүй. Тэгэл манай найз тэндээс нь мөнгөний олж авал нэгжэл тэгэл дээрэмдүүлэл явж ирсэн. Гэтэ ер нь бол бас аюу шатруу байсан. Нэг хүн амтанд бас тэгж дээрэмдүүлж байхгүй. Ер нь бол гайг баха голхтуулж лээсэн баг. За би ингэж дээрэмдүүлж ийла. Зоригтой.